Та бүхний нойрны амар амгалан айлтхан мэдчилж байна. Энэ бол 2 дугаар сувг мэдээж энэ бол миний элтхэн өргөдөг баримт тайлбар нэвтрүүлгийн ээлжчин дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Та 5 гарагийн яг энэ цагт баримт тайлбарын шинэ дугаарыг хүлээн авч үзэх боломжтой гэдгийг дахин сануулъя. Ингээд нэвтрүүлэгтээ анхаарлаа хандуулна. Энэ даваа гарагт Монгол Улсын ерөнхий сайд Норвегийн Алтан хувийг бүхий л мэдээллийн суугаар дамжуулан ард түмэндээ хандаж үг хэллээ. Ямар нэгэн баяр ёслолын өдөр тохиогоогүй ч хэлмэгсдийн өдрөөс урьдчилж хэлсэн түүний мэдэгдэл юуг илэрхийлж байна вэ? Тэр энэ удаад цоо шинэ хүн болсон мэт дүрийг телевизийн камерын өмнө үзүүлсэн ч нүд нь организмын эдэрхтний өөр хэв шинжүүд нь хэлсэн үгтэй навцалцсангүй. За Алтан хувийг ерөнхий сайдын мэдэгдэлд бас арчилсан нам 2016 оны улсын хурлын сонгуулийн үеэр гол нэр нүрэ болгон ярих сэдвүүд багтаж байна. Даваа гарагт гинтийн байдлаар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн Монгол Улсын ерөнхий сайдын үг эдгээр өдрүүдийн гол шууганы бай болж байна. Ямар нэгэн үндэсний хэмжээний тэмдэглэлт үйл явдал тохиолсонгүй харин өнөөдөр хэлмэгдэхсдийн өдөр тохиож байна. За энэ өдөр Монгол Улсын төр нэгэн цаг түүхийн Эревэр хурааврын нухчаанд өртөгсдийнхөө амь насыг иргэн санан дуурсдаг өдөр. Үндэснээрээ орших, эс оршихын төлөө өөрийгөө зориулсан тэдгээр охид хүүгүүдийн амийг гамгүй тасалсныхаа төлөө өнөөдөр уучлал ирж байна. За гэхдээ үзэгч та битгий эндүрчудаараа би ерөнхий сайдыг хэлмэгдэхсдийн нэг гэж хэлэх гээгүй. Харин түүний толгойтой засгийн газрын бодлого шийдвэрийн хэрэгжилтийн буйнд ард түмэн хэлмэгдэж хоцрох нэгур хэдхэн жилийн дараа нүүрлэх учраас мэдэгдэл хийх болсон хамгийн анхдагч шалтгаан нь тэрээр толгой цусдах үйлдэлээс нэрээ цэвэр авч гарах гэж хичээсэн нь бодиттой баримт болж байгааг тодруулъя. За түүний хэрхэн мэдчилснийг ярианаас нь тасалж та бүхэнд дахин сонсгоё. Ахын дүүсээ мэд сайн бол үл сайн гэж үгүй. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяа түмэн олон та бүхэн тавтаа сайхан намарж байна уу? Эх оронд маань намрын налгар өдрүүд айлчлан ирж өрн зүүн улиралд алжаалаа тайсан та бүхэн маань шинэ эрч хүчээр ажил үйлстэйгээ золгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Улс орон даяар хичээлийн шинжил эхэлж тариаланчид ногоочд маань хавар зууны нүрэх хичээл зүтгэлийнхээ үр шивийг хурааж мал сүрэг тарга тавиарган авч малчид маань хадлан дижээлээ бэлтгэж байгаа их ажил хөдөлмөрийн өдрүүдэд та бүхэнтэйгээ мэдчилж байна. Шинжлэлийн засгийн газрын хичээл зүтгэсэн энэ 2 жилийн хугацаа өөрчлөлт их бүтээн байгуулалтын үе байж чадлаа. Мэд сайн бол үл сайн гэж үг бий. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяа түмэн олон та бүхэн тавтаа сайхан намарч иж байна уу? Эх оронд маань намрын налгар өдрүүд айлчлан ирж өрн зуны улиралд алжаалаа тайлсан та бүхэн маань шинэ эрч хүчээр ажил үйлстэйгээ золгож байгаа гэдэгт итгэлтэй байна. За улс орон даяар хичээлийн шинжил эхэлж тариаланчид ногоочд маань хавар зуны нүр их хичээл зүтгэлийнхээ өршмийг хурааж мал сүрэг тарга твэргээ авч малчид маань хадлан тижээлээ бэлдэж байгаа их ажил хөдөлмөрийн өдрүүдэд та бүхэнтэйгээ мэдчилж байна гэж тэрээр Мэндчлэгээнийхээ эхэнд за хэлсэн мэдэгдлийнхээ эхэнд хэллээ. Мэд сайн бол үл сайн гэж ерөнхий сайд хийсэн мэдэгдлийнхээ эхэнд мэдчилснийг дахиад тоцдгоё. Мэд гэх үгийн утгаас үйлсийнх нь агуулга илэрхийлэгдэнэ. За мэд гэх үгийн тухайд амьд мэд үлдэх, альва эрсдлээс мэд гарах. За нөгөө талаасаа тунх амар амгалан байх гэсэн санааг илэрхийлдэг. Харин ерөнхий сайдын мэдчилгээнээс мэд гэх үгийг ашигласан хэлбэр нь эрх өдрүүдийн эрсдлийг урьдчилан тооцсон учраас за түүнээс мэд гарах хамгаалтын арга хэлбэрийг авч байгаагаа хэлсэн байна. Ийм санаа тээж мэдчилгээндээ ингэж анхаарсныг батлах үгсийг тэр үргэлжлүүлсэн хэлсэн байгаа. Зуны амралт зугаалгын цагт засгийн газар амарсангүй ажиллалаа. Харин та нөхөд алжаалаа сайхан тайсан биз дээ хэмээн асуухаас нь мэдрэгдэх. Учир нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд засгийн газар өөрчлөлт шинжилэлтийн ажлуудыг авч хэрэгжүүлсэн нь хэрэгжүүлж байгаа тэдэнд амралт зарч хөлөө өгсөнгүй гэдгийг тэрээр хэлсэн үгийнхээ эхэнд тодруулсан байх юм. За ерөнхий сайд бол хүртлээр түүний арчилсан нам дотор туулж гарсан зам мөрүүдийг энд баллуурдах гээгүй гагцхүү тусгаар тогтносон улсын ерөнхий сайдын суудал гэдгийг тэр анхаарч ажиллаж чадсан эсгээр
түүний одоогийн танхимтай хариуцлага ярьж болох үндслэл байхгүйш байгаа гэдэг хатуу үнэн. За энэ үнэн төрийн 3 өндөрлөгт адил тэнцүү хамаатна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнд гурвал багтаж байдаг тул үндэсний эрх ашигт харшлах за түүнийг тасалж мэдэх үйлдэл хийхээс хямбгаанч болгоомжлж байж анхаарах хосолж байж сая төрийн ажлыг жолоодох эрх хэмжээний эрх мэдэл суухыг хүлээн зөвшөөрөх юм а. Гэтэл одоогийн төвшөнд ажиглагдах нөхцөл байдлуудаас ачхад үндэсний эрх ашигыг хөндөж болох шийдлийг үндэстнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалагч этгээдийн зүгээс гаргасан нь тухайн эрхмийг ард түмний төлөө ажилдаг гэхэд хийсвэр эсвэл аль нэгэн нөлөөллийн дүгнэлт буuna. Бодистой баримтыг энд тоочж болох ч гэсэн энэ удаад ярилцаж байгаа сэдвийн гол агуулга Монгол Улсын ерөнхий сайдын хийсэн мэдээлэлд задрагаа хийхэд чиглэгдэж байгаа тул цухас тодруулаад өнгөрөө. За удахгүй улсын хурлын намрын чуулган нээлттэй хийн чуулганаар парламент дахь сөрөг хүчний зүгээс бэлтгэсэн ерөнхий сайдын эсрэг ажиллагаа эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тогтоолын хэрэгжилтээр голчилж суйрлана гэдэг нь илт байна. Үндэсний их баяр наадам за мөн хоёр айлын айлчлал гээд хэсэгжин нам гүм оргисон сөрөг хүчин намрын ээлж чуулганы нээлтээс урьдчилаад огцруулж дийлдэггүй шинжлэлийн засгийн газрын эсрэг явуулах дараагийн улс төрийн үйл ажиллагаанд за эзэн 100 хөтөлбөрийн үр дүнг асуух явдал гэдгээ тэд сүүл цугларсан бүлгийн хуралдааныхаа дараахан хийсэн мэдээллээрээ олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулсан юм а. За чухам дээр хэлсэн ерөнхий сайд болон түүний нөхдөйг гитэж байгаа эрсдэл нь намрын чуулганаар түүнээс хариуцлага асууна. Харин тэр асууж болох асуултын хүрээнд олон нийтийн нүдэнд харагдах эсхийг нь дүйлгэн өөрсдийн давуу тал болгон ашиглах нэ гэдэг нь мэдээлэлээс нь харагдаж байна. Энэ давуу талаа Алтан хуйг ардчилсан нам тэр дундаа 2016 оны их хурлын сонгуулийн гол сурталчилгаа болгон ашиглана гэдэг нь ойлгогдож эхэллээ. За аль 2 жилийн дараах сонгуулийн сурталчилгаа энэ 7 хоногоос үндсэндээ эхэлчих шиг боллоо гэж дүгнэхэд эрцдэхгүй байх. Мэд байх талын хамгаалалтаа хийж чадвал дараагийн ээлжинд дотроо санснаа хэрэгжүүлэх боломж түүнд бүрдэх юм а. Ингээд дэлгэцэнд өгөхт мэдээлэлд хамтдаа анхаарлаа хандуулцгаая. За Монгол Улсын төрийн ордонд өрнөснийг үйл явдлыг та бүхэнд харуулж байна. 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын ерөнхий сайд тэр дундаа шинжлэлийн засгийн газрын зүгээс санаачлан зохион байгуулдаг байсан ерөнхий сайд 30 минут уулзалт үеэр тэрээр сэтгүүлчдийн асуултанд дараах хариултыг өгсөн байдаг. За тэрээр хэлэхдээ өндөг хийдэх алба өндөг бол тансаг хэрэглээ гэж хариулсан байт юм а. Тэр камерын өмнө шууд л ингэж хэлэх хүн. За ингэж хэлдэг гэдгийг 2013 оны 10 дугаар сарын 31-ний тэр өдөр харуулчихсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд үн тогтворжиж чадахгүй байна гэсэн сэтгүүлчдийн шүүмжлэлийг сүргэж тэр ийм тайлбар хэлж байсан удаатай. За тэр өдрөөс хойш 9 сарын хугацаанд 50 гарсан эрийн төлөвшөлт огцом өөрчлөлт гарна гэдэг үнэмших аргагүй хугацаа. Энэ удаад тис өөр өмсгөл зөөж гарч ирсэн нь олонний гайхширлыг төрүүлж байна. Зөвхөн сүрхийн тулд сүрх бус гэж түүний энэ удаагийн мэдээлэлд дурдсан онч үг нь энд хариулт болох учиртай. Яагад гэвэл тэр мэд байж байвал дараагийнхаа эрх ашигыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа тул сүрх тактикийг 20 гаруй жилийн туршид баримтласаар ирсэн ардчилсан намын арга хэлбэрт өөрчлөлт оруулж байгаагаа мэдэгдлээ. За ийм тактикийг мөн 2016 оны сонгуульчдад ашиглана гэдэг нь тодорхой харагдаж байна. Өргөжлүүлээд Монгол Улсын ерөнхий сайд Алтан хуйгийн хийсэн мэдээллээс танд сонсгоё. Аюулгүй байдал гадаад харилцааг хөршүүдийн бодлого дээр мөн банк санхүүгийн ихтгэлцэл Монгол төгрөгийн ханшин дээр улс төр бус улс үндэстний эрх ашиг үйлчлэх ёстой. Албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төрд шилжиж ажиллахыг хүсэж байна. Ордны хувилдаанаас илүү олон нийтийн санаа бодол тулгуурлаж ажиллахыг хүсэж байна. Санал болгож байна гэж хэллээ. За даваа гаргийнхаа мэдээлэлд ингэж дурдсанаар албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төрд шилжихийг хүсэж байгаагаа илэрхийлсэн бол түүнд дахин нэг үйл явдлыг сануулах хэрэгтэй. Гэтэл албан тушаал хуваарсан тахимыг тэр өөрөө бүрдүүлсэн гэдгийг санахад илүүтэхгүй байх. Анхнаасаа хар хайрцгийн хүчээрч олон хуул чадаагүй тул засгийн газар байгуулах эрхээ авч үлдэхийн тулд бусдад албан тушаалын 8-аас санал болгосноо ердөө 2 жилийн дотор мартагнаж байгаа нь харамсалтай санагдаж байна. Монголын үндэсний ардчилсан нам, Монгол Ардын Явсгалт нам гэх нэгдлийн шударгаас эслийн бүлэгт багтсан улс төрийн намуудад засгийн газарт суудалтай болж тэр эрх мэдлийн хэмжээнд эрх ашигаа хамгаалах нь ашигтай байсныг ардчилсан нам мэдэж байсан. За тиймээс хэрэгцээтэй байсан албан тушаалыг олгосноороо өнөөгийн шинжлэлийн засгийн газар үдий танд бүрдэж байгаа гэдгийг сануулах нь зүйн хэрэг. Албан тушаал эрх мэдэлтэй байхын тулд хэдийд ч ямар ч үйлдэл гаргаж болохыг 2012 оны их хурлын сонгуулиас өмнөх Алтан хуйгийн гаргасан шийдвэр нь харуулдаг юм. За энэ нь хамтарсан засгийн газраас нэрээ татаж авсан үйл явдлаар гэрчлэгдэнэ. Ингэснийхээ хүчинд өнөөдөр тэд өмнөх жилүүдэд мөн хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдэлд хамтран суулцаж байсан ч гэлээ өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүдийн буруу бүхнийг одоогийн сөрөг хүчин рүү чихэх нүртэй суугаа. Хамтарч эдэлцсэн гэдэг нэрнээс Алтан хуйг өөргөө ингэж авч гарсан. За тэгээд тэр өөрт нь ноогдох эрх мэдлийн төлөө шийдвэр гаргасан.
Түүний хөвчөнд ерөнхий сайд гэх намаа сонгуульд ялуулсан даргад дагалддаг бэлэгдлийн эрх мэдлийн суудалд суух нөхцөл нь бүрдсэн гэж хэлж болно. Бэлэгдлийн гэдгийг зөвөрч нэг хэлчихээгүй. За ерөнхий сайдын эрх үүрэг өнгөрөх хугацаанд бэлэгдлийн шинжтэй болоод удаж байна. Ордны хувилдааны аргаар Монгол Ардын намаас бусад улс төрийн хүчинд албан тушаалын 8 тохиролцсноо тэр мэдэгдлээрээ дамжуулж илэрхийлснээ өөрөө ч ойлгоогүй байж мэдх юм. За уг нь энэ үгээр дамжуулж тэр парламентад судалтай босод улс төрийн хүчин хооронд ч бус нам дотор нь өөрийг нь сөргөн зогсож байгаа бусдыг ч гэсэн илчлэх гэж хичээсэн бололтой. За гихчинээ зүүдээ ярих гэд булхаагаа илчлэх шиг мэдэгдлийг хийчихнэ гэж яаж санахав? Угтаа ерөнхий сайдын энэ удаагийн мэдэгдэл урьд өмнөхүүдэд бодвол илүү нямба дуурахыг хичээсэн байсан нь мэдрэгдэж байна. За даанч гол өргөлт өгч байгаа хэсгүүдэд худлаа сонсогдох нь эмгэнэлтэй санагдах юм. Чухам аль хэсэг вэ гэдгийг одоо үзүүлэх бичлэгээс анхаарч сонсъё. Хэрвээ Оросын холбооны улсад ашигтай гэж үзвэл Монгол улсын нутаг дэвсгэрээр та бүхэн хийн хоолойгоо тавих юм бол Монгол улсын засгийн газар дэмжихэд бэлэн байгаа шүү гэдгийг илэрхийлсэн. Улс орны аюулгүй байдал гадаад харилцаа хөршүүдийн бодлого дээр мөн банк санхүүгийн итгэлцэл Монгол төгрөгийн ханш дээр улс төр бус улсын үндэснийхээ эрх ашигт үйлчлэх ёстой гэж тэрээр мэдэгдэж байсан удаатай. За дөнгөж сая танд сонсгосон бичлэг бол Оросын улбаны улсад аль биесны ажил хийгээд ирснийхаа дараа тэрээр Оросын улбаны улс хийгээд бүгд найрамдтад ард улсын хооронд хийгдэх байгалийн хоолой нийлүүлэх гэрээний хүрээнд Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хоолойны талаар өөрийн байр суурийг Оросын талаас сонирхож байгаа байр суурийнхаа хүрээнд энэ хөсөлгүүлчдэд мэдээлэл өгсөн байдаг юм. Үндэсний эрх ашигын төлөө дуурч байгаа нь сайршилтай. За гэтэл урьд ингэтлэн үндэсний эрх ашигыг тавьж хөршүүдийн харилцаанд хандсан уу гэдгийг сөхөж харахыг хичээж танд сая ярьцлагыг үзүүллээ. За тэр нэг өдөр физикийн хичээлийн сургалтын тоног төхөөрөмжийг нийслэлийн нэгэн дунд сургууль дээр гардуулахдаа урд хөршөө хужаа гэж цололсон удаатай байдаг. За энэ тухай мэдээг нь сурвалжилсан сэтгүүлчид гэрчлэн хэрвээ амаа бариулцгаагүй бол гэрчлэх байх гэж найдаж байна. За алтан уяг ерөнхий сайд үндэсний эрх ашиг гэх сэтэл бий юу гэдгийг түүний хойд хөрштэй холбоотой асуудлаар хийсэн саяын ярилцлагаар баримтжуулж болох талтай Оросын улбаны улсад ажиллаад ирснийхээ дөнгөж дараахан сэтгүүлчтэй хийсэн 30 минутынхаа уулзалт үеэр тэр ингэж хэлсэн. За түүний энэ үгэнд тайлбар хий хэрвээ нэгд өдөр хэлсэн шигэ үндэсний эрх ашигаа нэн тэргуунд тавьдаг албан тушаалтнсан бол яагаад байгалийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай асуудалд төрүүлж Оросын талын ашигыг харгалзаж үзхийг хичээсэн бэ. Хөршүүдтэй харилцах дипломат гэгч ёсонд арай бусдын эрх ашигыг төрүүлж бодох ёстой гэсэн теорем үйлчилж байгаа юм биш үү гэж танаас асууя. За ерөнхий сайдын бодол саналаар тэр эхлээд Оросын эрх ашигыг хангах саналуудыг сонсцоход дараа нь эрх ашигыг нь хангах талын гүйцэтгэлийн ажлыг эрх мэдлийнхээ хүрээнд хийж өгөх юм байна. Энэ бодлын зөв эренбэн нууг нь Монгол Улсын ерөнхий сайд хүн эхлээд хөрш орнуудтай холбоотой асуудал дээр төрүүлж Монголынхоо эрх ашигыг харгалзан үзээд дараа нь тухайн хөндөгдөж мэдэх эрх ашиг дээрээ тулгуурлаж яриа хэлцээр альва тохироогоо хийх ёстой байх. Харин шинжлэлийн засгийн газрын тэргүүн төрүүлээд бусдынхыг бодож бас бусдынхыг төрүүлж хангах үйлдэлийг гаргах нэ гэдэг нь энэхүү тайлбараар нь харагдаж байгаа юм. Үүгээрээ түүний урд нь болоод 2 өдрийн өмнө хийсэн мэдэгдлийн үг агуулга нь зөрчилдөж байна. Монгол Улсын ерөнхий сайдын хийсэн мэдэгдэлд тэр албан тушаал тойрсон улс төрийг эсэргүүцэж байгаа юм шиг хэрнээ дэмжиж байгаа үгийг бас хэлж орхилоо. Хэний албан тушаалыг хэрхэн хамгаалж байгаа вэ? Үүнийг нэвтрүүлгийн дараагийн хэсэгт ярих болно. Надад ах байхгүй. Миний ах аль дээр үлдэх гэсэн ойлгосон. Байгаль дэлхийн эдис авч цэцгэс бүхэн нар ус агаараа тэтгэдэж байдгийн адил хүмүүс бидний амьдралч аз жаргал амжилт бүтээлээр холбогдож байдаг. Баяр баясгал өсөл мөрөөдлөө бусад тайгуулцах тэр зэгт эрхэм та бүхнийг уулзуулах холбоосон нүдэнд үл үзэгдэх агаарын дэлгөө газар доох шилэн кабелийн сүлжээ. Мэдээлэл цэглэндогийн дэд бүтцийн асар том бүтээн байгуулалт. Түүгээр
дамжих өөрөн болон суурин холбоо, өнгө тууд үрсний гайхамшигт IPTV, өндөр хурдны интернет, сансрын холбоо, гадаад одоодын шилдэг контент, хэрэглэгчдэд төгсөн үйлчилгээ, нэгүний бодлого, зах зээлийн шудраг өрсөлдөөн энэ бүхэн таны амьдралыг гэрэлтүүлэхийн төлөө бидний хичээсэн найрын жил байдаг. Мэдээж харилцаа холбооны салбарын хамгийн олон чиглэлд үйл ажиллагаагаа үзүүлэгч Монголын номер 1 ICT Group компани Unitel. Чи юм уу мэдв? Чи намайг дутуу алах юм бол дараа нь би чамайг заавал алах гэж. Чи намайг мэддэг шээ. Би ч гэсэн чамайг мэдэх ёстой байгаа зү. Чи амьдралдаа хизээч битгий дутуу зүйл хийж байна. Эрүүл амьдралыг сонгож, эрч хүч, тав тухыг мэдэр. Эрчүүд бидний хийх дургүйж, хүчээр хийдэг ажлуудын маныг шопинг. Ихэмсэг, хайрын болцоо. Эрен үеийн бизнесийн түвшлэл энэ бүгдийг нэг дор зохицлоосон Seoul Plaza бизнес центр. Хэдэн хятадуудаа нийлээд намайг унах юм. Чи намайг өөрөө хэлж болцоод үрсэн биз дээ. Энэ таныг өвхлүүд болгосон авш штэ аав. Авш. Ядд хаваач харахгүй нь. Нэг ч хүнийг үлдээхгүй. Бүгдийг нухчин таа. Хомссаар. Хулгайч гэдгийг чи мэдхүү? Хийж би чамаа. Чи намайг мэддэг шээ. Би ч гэсэн чамайг мэдэх ёстой байгаа зү. Би даадаад өгье. Тэрсгээ хоёр хүн гэдэстэй. Яц нуудаа. Би амлсан. Намайг уучлаарай. Надад ах байдаг. Ээж ав гэрүүлж байна.
Тэгэхээр студид тавтаа морилнууд 2 дугаар суугийн телевизийг сонгоо үзэж байна. За төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хэний ч байсан үг нэг бүр үйлдэл нэг бүрөнд баримт болгон ашиглагдана. Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлд тэрээр албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төрийг эрхэмлэж ажиллая гэж уриаллаа. За яс юм дээр албан тушаал хуваарлах хүртэл асуудалтай багтаад явчихна. Гэтэл гэгээлэг уриалга гаргасныхаа араас түүнийхээ эсрэг байгаагаа дахиад илэрхийлчихсэн юм. За тэрээр чухам яаж санаагаа илэрхийлсэнийг одоо мэдээлэлээс нь танд сонсгоё. Үйлдвэрлэдэггүй гайгаас ихтэй валютын ханшийн өсөлтийг үглэж үсчих, өөгшүүл дэвргэх, төвдөд сандрах биш. Бодит тооцоо судалгаанд үндэслэн сэтгэл гарган зүтгэж толгой удаалгүйгээр даван туулж байна. Үйлдвэрлэлгүй гайгаас ихтэй валютын ханшийн өсөлт гэж оншиллоо. Үйлдвэрлэлгүй гай гэдэг хэдэн оноос хойш Монгол улсад ноёлж байгааг тооцох хэрэгтэй. Ад үзэгдсэн социалист нийгмийн үед бид өөрсдөө гутлаа үйлдвэрлэж арьсаа боловсруулдаг, за утас ярьж хувцас ойдог байлаа. Энэ бүгдийг устгасан жилүүд ардчлалын настаа чицүү гэдгийг хэлье. Эргээд бид үйлдвэрлэлээ хөгжүүлэе гэж ярьдаг болжээ. Үйлдвэрлэхээ болсон 20 гаруй жилийн нөхцөл байдал энэ жил л огцом хэлбэлзэж байгаа валютын ханшийн өсөлтөд нөлөөсөн гэхэд арай тэнцвэргүй онш юм. За валютын ханшийг 1384 төгрөгт барина гэсэн амлалт өгсөн Фортуна Батбаярыг өмгөөлснөөс өөрсдөө мэдэгдэл энд харагдаж байна. Фортуна Батбаярын энэ төрлийн хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг ерөнхий сайд өмчгсөн магтан сайшаас удаатай энэ тухай яриаг та бүхэнд архиваас сэргээнд сонсгож байна. Одоо өдөөд энэ хурал дээр бид нар ярьж байсан. Эдийн засгийн хөгжлийн яамыг тусгайлан байгуулах нь зүйтэй юу гоо юу гэж. За ингээ маргаж байгаа байгуулсны үр дүнд юу харагдаж байгаа вэ гэхээр эдийн засгийн хөгжлийн яамыг тусгайлан байгуулсан явдал бол Монгол улсын хөгжилд үнэхээр түүхэн чухал үйл явдал болжээ гэдэг нь харагдаж байгаа. Өмнө нь сангийн яам, би өөрөө сангийн сайд байсан хүн. Сангийн яамд эдийн засгийн бодлого, төсвийн бодлого хоёр хамтдаа байхад бол хэн ч хизээч энийг олж харддаггүй байсан олон зүйлийг манай эдийн засгийн хөгжлийн яамын 1 жилийн хугацаанд гаргаж ирж чадлаа. Ингэж олж харсных нь гавьяа өнөөдөр валютын ханшийг 1384 төгрөгт барина гэдэг амлалт нь халиад 1800 гаруй төгрөгт хэлбэлзэж байна. Яг ингэж тэрээр жилийн өмнөхөн мэдэгдэж байсан удаатай Фортуна Батбаяр сайдыг огцруулах тогтоолын төслийг улсын хурал дахь сөрөг хүчин өргөн барьж байлаа. За хуулийн өрөөнд засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолыг 7 хоногийн дотор хэлцэх ёстой байдаг атал их хурал энэ хуулийнхаа дагуу ажиллаж чадаагүй. За удаа дараа хойшлогцоор байсан эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудал мартагдаж эзэн 100 хөтөлбөрийг засгийн газараас санаачилсан нь явж салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй бус. За сайдыг нь суудалтан тогтоохын тулд сэтсэн хөтөлбөр байж гэдэг нь ойлгогдож байна. Одоо эзэн зуугийн хүрээнд тэд эдэн хувийн үнэлгээд шинжлэлийн засгийн газар өөрсдөө өгч таарах юм. Энэ үнэлгээний цаад эзэн Фортуна Батбаяр сайд байх болно. Хилцэхстэй асуудлыг хэрэгээр мартагнуулсан хүн бол ерөнхий сайд өөрөө гэдгийг түүний өмнө нь хэвлэл өгсөн тайлбараас дахиад та бүхэнд баримтжуулж харуулъя. Өчтөр чамаас бид нөгөө ээлж тус хурал хийсэн засгийн газрын хурал дээрээс үнэхээр биеийн муудад чөлөө аваад явсан. Хүний ганцудаа өвдөгт нь одоо ажил өгөх гэдэг хас жоохон онцгой маа жоохон харъя. Энэ бол 2014 оны 6 дугаар сард болсон улсын хурлын чуулганы хуралдаан дээр Монгол Улсын ерөнхий сайдын хэлсэн үг. За яг ингэж хэлснийхэн дараахан 3 цагийн дараа эдийн засгийн хөгжлийн сайд Фортуна Батбаяр Чингис хаан зочид буудал дээр болж исэн нэгэн арга хэмжээндээр илтгэл тавиад явж байсныг санахад илүүдгүй. За яг тухайн өдөр баримт тайлбар нэвтрүүлэгч гисэн өөр хоорондоо бисээ өмгөөлж худлаа хилцуугаа Монгол Улсын сайд нарын талаарх мэдээллийг танд эдгээр дүрс бичлэгээр баримтжуулж танилцуулсан билээ. За хэдэн сард Фортуна Батбаярыг өвчин ярьж өнөөдрийг болтол засгийн газрын тэргүүн түүнийг огцруулах тухай тогтоолын төслийг хойшлуулсаар байгааг гайхширч байгаа юм. Үнэндээ нам фракц доторх өөр хоорондоо албан тушаал хуваарснасаа эхэлж бүтцээр шинжилж чадахгүй юм бол ерөнхий сайд таны хийсэн нямба мэдээлэл итгэл төрүүлэхгүй байна. За гэхдээ мэдээлэлээс нэг авууртай зүйл ажиглагдсан нь задгаа цагаан хоч нэрээ эргүүлэхийг аядаж олон хоног камерын суплерт хүртэл уншиж сурах дадлагыг хийсэн байхыг бодвол эрх мэдэл танд өөрөө ирэхгүй хэрэгтэй байгааг ойлгож байна. Баримт тайлбар лав гарагийн дугаарыг танд хүргэлээ. Баасан гарагт эрх шин дугаарыг хүлээн авч үзэх боломжтой. Анхаарал хандуулсанд баярлалаа. Студид төлгөө ажиллаа.